Өнөөдөр би та нарт Pavsit Crypto сайтны short link-ийг яаж ажиллахыг гар утсан дээр хэлээд өгье. Яг тэгвэл энэ Pavsit Crypto сайтны одоо энэ меню дотор анх эхлээд юу байсан шүү дээ, тийм ээ? Short link. Тэгээд эндээсээ нөгөө админ нь одоо юу яагаад авцсан ба хасаад авцсан гэдэг юм уу? Одоо юу гэж хэлдэг. Тэгээд өөр тийш нь Opera Walls руу оруулсан ба. За тэгэхээр би ер нь утсан дээр ерөөсөө бичиж байгаагүй Pavsit Crypto-г өнөөдөр яг далгамдуулаад ганц нэг юмдыг хэлэл өгчээ. Ялангуяа юун дээр дандаа утсан дээр ажилладаг хүмүүс бол энийг бас сайн ажиглаж аваарай. За энэ PTC Ads дээр энэ минийх дээр ганцхан гарсан байна. Би энийг дараад өгчээ. Яг бол компьютергүй хүмүүс болохын зэрэг яалтчих гутсан дээр ажиллахаас аргагүй. Заавалчгүй аппликейшн татна гэдэг ах юм байхгүй. Зүгээр л юун дээрээ энэ браузер дээр те ямар браузер хэрэглэж байна, Chrome ч юм, Opera ч юм, өрөө үт юм Mozilla ч юм. Тэгээ тэрэн дээр ингээд зүгээр нийгэд ажиллаж байна. За энийг ингээд доош нь жоох явуулъя. За энд доод тал дээр заримдаа нөгөө капча гарч ирээд заримдаа гарч ирдэггүй шүү яг энэ дунд. За одоо минийх дээр болохоор гарч ирэхгүй гэж бичсэн байна те. Good person учраас гарч ирэхгүй гэж бичсэн. Энэ дэр заримдаа гарч ирдэг. Тэрийг сайн ажиглаарай. За get reward. За энэ юуг нь таймерыг харж дуусгана. Тэгээд нөгөө капчаны тухай миний YouTube сувган дээр байгаа учраас ямар төрлийн капчануудыг яаж ажиллах вэ гэсэн заавар байгаа. Тэрийг одоо капча хийж чадахгүй хүн байвал юу ягаараа харчаарай. За энэ контент гэд. За тэгээд энэ доод талаа арилгаад илүү дутуу юмнууд арилгачихъя. За одоо нөгөө нэг 30 минут тутам дардаг те энийга төр зур бас авчи. За тэгээд энийга доош нь явуулаад get reward ингээд авчлаа. За минийх дээр өнөөдөр юусэн ямар ч капча гарч ирсэнгүй. Уг нь би капча гарч ирэл хэлээд өгчий гэж бодож ирсэн. За одоо энэ рүүгээ дараад энэ Opera Walls дотор би түрүү чинийг одоо бичлэг хийж өгсөн байгаа тийм ээ. Энд доошоо явлаа Opera Walls. Энэ Monlix-ийг бол та нар бас юу яагаад би хэлээд өгсөн шүү дээ түрүүний бичлэгэн дээр. За яг би бас ганцыг хэлээд өгчийн ADS. Opera сервис нь манай Монголд ажилтгүй тэгэхээр би ганцхан энэ ADS-ийн дараад тэгээд энэ дээдл дээр юу явж байгаа? Таймер явж байгаа. Тэр таймерыг хүлээгээд ер нь бол энэ Pavsit Crypto-г та нар ерөөсөө бүр ингээд ерөөсөө болох бүх боломжийг яг бүр айгүй сайн ашиглах юм бол их хөөрхөн сайт шүү. Тэр нөгөө нэг харин нөгөө биткойн нь сая засвараас гараад жоох юу н өндөр болцсон байгаа харагдуу да. Минимум нь нөгөө хэдийг чамаг явуулцдаг гэсэн чинь минимум нь 5000 сатош болцсон байх шиг байсан шүү. Тэрийг эргээд орж харна. За одоо ингээд дарчи. Sitafor. За энийг дараад ингээд капчагаа хэдүүлээ хийгээд энэ ганц дургүй юм энэ капч. За ингээд болчлоо. За энийг хэдүүлээ унтраагаад одоо яг нөгөө short link яагаад short link маань за time wall-ыг би тусад нь юу хийцэн ба bits wall гэдэг дээр дараад за энд харж гинэ short links гэдэг энэ байж энийг дарна. За short links ер нь жоохон төвхтөө ажиллахад тийм учраас би өнөөдөр та нарт хэлээд өгдөө. За энэ доотлол дээр лууд ингээл байгаад байна. Энд одоо яад гарч ирэхгүй юм болоо. Дахиад нэг үзье. Бэдсүүл. Интернет болохоо болчих да. За жамон бэксэ дараа. Заахан болохгүй болчих. Интернет маань эвгүүтчих шүү болоо. Би төр зур паузтай.
За одоо энэ гараад ирсэн юм те. Энэ 0.1-1-ээс 1 л удаа юм байна. Энэ уг нь их гайгүй юм байна. А заримынх нь болохтан зэрэг хараа 3 удаа ингээд байгаа. За би хамгийн ихнийхийг дараад үзүүлээ. Энийг 5 coins ах юм байна те. Энэ дээр дарлаа. За энд ингээ хүлээ. За хүлээгээд ингэж шинэ хуудас нэгдэжээ. За энэ хараа энэ жижигхэн энэ дунд ингээ бичсэн биш үү? Please wait гэд хүлээгээд. За одоо ингээд тэрийг хүлээсний дараа саяын тэр ногоон тэмдэг гарч ирсний дараа энэ ингээд нэг. За дахиад одоо доошоо явлаа. Харжээ. Энэ short link ер нь жоохон төвхөртэй л дөө. За энийг зөвшөрч үз шүү дээ. Тэг онтрахад. За жоохон яваад. Энэ юу гэж байна? Энэ нөгөө дараагийн юугийнхан тулд энэ дээр дарг гинэ. Дараагийн хуудас руу орохын тулд. За хэдүүлээ доошлуулад. Одоо энд юу гарч ирэх нь? За энд ингээд хамгийн доотлол дээр нь нөгөө таймер нь явж. За энэ нэг 3 степ явахаас тийм ээ нэгийг дарцсан. Үзчихлээ гэсэн үг. За тэгэхээр дараагийнх нь зөвхөн төвхтөө. Тэр илүү гарч ирж байгаа юмнуудын бүгдийг унтраагаа ичээр. За одоо энэ ингээд уншиж байна. Тэгэхээр нэлээд өмнөний дэвчээр шаардсан шүү. Тэгээ одоо энэ хараа энэ клик гэдэг энэ юун дээр шар ногоон өнгөтэй энэ дэр дарна. Тэгээд энэ дээр дарангууд доошоо нөгөө саяын 2 дахь үе нь явж байгаа гэсэн. Тэрийг илүү дутуу реклам гараад байгаа нуудын зүгээр шууд унтраач. За одоо ингээ харж байгаа 3 дахь 3 үе явахаас би тэр энийг бол дандаа унтраа шүү. Одоо энд ингээд секунд явж байна. Сая ингээд нүүрэн дээр гарч ирж байгаа юмнуудыг хурдхан шиг унтраачаад байгаа. За одоо ингээд сүүлчийнх нь финалны тий энэ дахиад унтраана. Ингээд доош явна. Одоо нөгөөдгийг хүлээн. Тэр утсан дээр жоохон ер нь бол жоохон төвхтэй. Дахиад энэ цэнхэр дээрээ дарна. Тэгээд нөгөөдгийгээ доош нь гүйлгээд дээш нь гүйлгээд гэмээр юм уу тий хамгийн доод талд. За одоо энэ 3-аас би 3-ыг үзсэн. Одоо энд нөгөө таймер явж байгаа. За одоо бас энд чи яана гинөө капча хийх юм байна. Энэ хараа энэ капчиг ингэж хийгээд. За одоо ингээд энд гарч ирж байна хардаа 5 coin. 5 coin авах гэж ер нь нэлээ ядчих юм байна л да. Гэхдээ яг дарчлаа. Ингээд дараагийн эхнийх нь би дараад харуулчлаа. Ерөнхийдөө бол нэг ийм учиртай. Тэгээд саяын би энийг ингээд үзсэн учраас энэ ингээд бүтгэн өнгөтэй болчихжээ. За гих мэтчлэнгээр энэний би зөвхөн нэгийг л харуулаад тэгээд дараагийнх нь та нар өөрсдөө хийгээрэй. За энэ дээр дахиад нөгөө юу чинь хүлээн 1 секунд хэдэн секунд. Би ингээд энэ төвхтэй болохоор short link их үздэггүй. Гэхдээ яг зарим хүмүүс short link хийхийг та хэлээд өгөөч гэд. Тэгээд ямар ч байсан. За энд ор гарч ирж байна. Хараа энэ step 5 гэж шүү дээ. 5 ширхэг юм. За эн чинь энд одоо нөгөө юу гарч ирэх юм. Капчаг нь гарч ирэхийн тулд энэ хуудаснуудаас аль нэгэн дээр нь дар гэж байна. За тэгэхээр би энэ дээр дараад за ямар нэг юм л үзэх юм бэ? Ямар нэг юм. За энийг дарах юм байна. За энийг ингээд нээгдэд үзэнгүүт унтраагаад тэнгүүд нөгөө капча чинь гарч ирэх хэвээр энд. Энд дээр заавалчгүй энэ хуудаснаас аль саяын нэг рекламыг үзчихэж капч нь гарч ирэх нь шүү дээ. За тэгэнгүүт нь энэ шатан дээр дарлаа. Энийг тэгээд доошоо явлаа. Энд step 5-ынхаа одоо би нэгийг дарчихлаа. Тэгэнгүүт энэ дахиад юу гарч ирж байна? Таймер гарч ирж байна. За одоо хэдүүлээ доошоо яваад энд
дараагийнх нь линкийг дарагч энэ дээр хараа идэвхжүүлээд тэгээд дараа нь энэ саяын step гэд ингээд дараагийнх руу орно гэсэн. Тэгээ одоо ингээд 4 удаа дарна гэсэн үг тийм ээ. Энэ таймерын дуусглаа, сайн ажиглаж аваарай. Таймерын дуусгаад тэгээд доошоо яваад энэн дээр 1 удаа дараад тэгээд please wait гэдгийг хүлээгээд энэ дараагийнх. За би одоо энийг дарж өгчээ тэгээ бичлэгээ дуусгая. Тэгэхээр энэ яг уу төвөгтэй гэж бодвол шиг зүгээр. За яг уу ямар ч хэсэн юм хийгээд үзье. Зарим хүмүүс ч бүр гарсцсан байт юм уу, энийг ингээд ясаар аваад хийсээр аваад бүр гарсцсан. Бүр сайн чаддаг хүмүүс болцсон байгаа. А зарим хүмүүст юм жоохон төвөгтэй байт. Яг компьютер дээр болохоор айгүй амархан байт энэ. Гар утсан дээрх жоохон төвөгтэй л дөө. Тэгээ одоо компьютерг бол өөр арга байхгүй, гар утсан дээрээ л дарахаас өөр аргагүй. За одоо би энэ хамгийн сүүлийнх нь дараат. За би заримдаа ингээд нэг гар утсан дээр хийж харуулъя. Тэгэхгүй бол бас зарим хүмүүс компьютер байхгүй таны юмнууд чинь нөгөө өөрчлөгдөд. Үгүй гар утсан дээр өөр харагдаад байна гэдэгс. За step 5 гэдэг дээр дахиад орно. Одоо ингээд нөгөө 5 үеийн дуусаад. Үе за хурдлаараа. За жоохон хүлээг. Би өгн энийг дарцсан юм да. Дахиад гараад ирлээ шүү. Төвхтэй юм бэ тий. Тэгээ тавлах дээр нь уншихгүй л байна да. Ийм их ажил хөдөлмөр гаргачихаа тэгээ тооцохгүй бол одоо уйлахаас аргагүй л болно шүү. Рүүгээ эргээд ороод. Энэ дээр ингээд уншаад цаашаа явахгүй л юм да. Яатсан гинөө? Яасангүй гэж. Боссонгүй гэж. Бүр урах хөргчлээ. Keep on. За тэгвэл энийг ямар ч байсан. За төрүүчийн бичлэгийг үргэлжлүүлье. Яг тэгвэл нэг short link жоохон амжилтгүй болсон ба би тэгээ дахиад шинээр нэг үзээтэй. За одоо жишээлбэл 1625 coins-ийг хэдүүлээ олохыг бодъё. За одоо ингээд энд хүлээн. Энэ short link ер нь жоохон төвхтэй яг жоохон ажиллахгүй гэвэл ажиллахгүй л байгаа. За энд ингээд төр зөө уншчихъя. За энд ингэж энэ юунуудаас энд юу гэсэн бэ? Нэг капча гарч ирдэг. Тийм хараа энэ ингэсэн байна. Дээдл дээр энэ зарнуудаас аль нэгийг дарж иж тэгээд капч нь гарч ирнэ. За тэгэхээр би одоо энэ зарыг дараатъя. За энэ зарыг үзэнгүүт эргээд оръё. Тэгэнгүүт нөгөө капч чинь одоо энэ гарч ирж байна. Хүлээж гэнэ гэд. Саяын зарыг дарахгүй бол юу ч нэг капча гарч ирэхгүй. За одоо ингээ хараад ирлээ. Энэ капча хэдүүлээ хий. Тэгэхээр заавалжгүй нэг заран дээр дарж иж капч нь гарч ирэх нь шүү дээ. За одоо доош яваад энэ step 05 гэдэг дээр дарна. Тэгээ 5 удаа дарна шүү. Бас хөөрхөн ажил та. За хэдүүлээ юу гэн цагийг хүлээж. 5 секунд. За 5 секунд болчихгоод энд доошоо явна. Энд нэг удаа дараад тэгээд энд please wait гэсэн би одоо илүү юм дарчихлаа. Please wait гэсэн. Тэгээд step 1-ийг бисээ дарцсан. Дахиад энэ дээрээ нийлэлт юм дунтраач. За ингэ секунд явлаа. Тэгээ 16,125 coin гэдэг чинь бас хөөрхөн coin л доо. Уг нь энийг нэг ингээд дараа сурчих юм бол тийм ээ. Энийг үзээ сурчих юм бол
За дахиад энэ дээр нэг удаа дарлаа. Тэгэнгүүт энэ please wait ингээд step 3 дахь юм бэ. Ингээд нэг гэсэндээ 5 step 5 үе явах нь шүү дээ тийм ээ. За одоо ингээд нөгөө цаг чинь дуусна. Нөгөө доошоо энэ утт дээр нэг удаа дарж доод талд нь энэ гарч ирнэ шүү дээ. За 3 дахь step 5-аас 3-ыг одоо 4 дахь нь. Яг та нар залхуу нь хүрэхгүй гэвэл энийг ажиллаарай. Тэгээд зарим хүмүүс ч юм нэлээд их тийм дадлагчсан хүмүүс байдэн шүү дээ. Бүр ингээд дараа сурцсан, энийг үзээ сурцсан. За 5-аас 4 одоо энэ сүүлийнх нь. За одоо хэдэлтэй хойш явуулаад дахиад нөгөөдөх дээрээ хүлээгээд ингээд энэ сүүлж байгаа. За амжилттай болвол их сайн биш. Төрөх амжилтгүй болсон. За одоо энэ хийж ингээд 1625 coin авлаа гэт. Гэх мэтчлэнгээр энэ short link-ийг ингээд дараад яваадах юм. Ингээд доош хараа би сая энийг болцсон тий. Тэгээд дараа нь энийг үзээд 1625 ингээд зөндөө олон байгаа. Тэгээд хэрвээ та нар цэцлэхурахгүй бол энэ short-нууд линкнүүдийг нэг удаа бүгдийг гүрдэл сууж дарчих юм бол тэгээд дараа нь юунууд нь одоо жишээл энэ short гэтэл гайгүй байдаг байсан шүү дээ хувь чинь. Ганц нэг short link байдаг гэсэн шүү дээ. Уг нь айгүй гайгүй. Тэгээд яадаг бол тэгээ энийг нөгөө админ чинь энэ рүү хийгээ хайцсан. Тэгээ хүмүүс нөгөө short link-ийг бүр алга болцсон гэж бодоод байсан юм шиг байна. За энэ яг хэрвээ төрүүчигтэй адилхан бол би цааш нь дарахгүй шууд бичлэгээ зогсоогоод тэгээд юу яа. Арай өөр төрлөх байвал яг хэлээд өгье. За чинь арай өөр төрлөх байна уу ямар байна хараад. Өнөөдөр миний энэ болготой зэрэг энэ арай өөр төрөл байна тийм ээ шууд ингээ гараад ирчих. За тэнгууд нь одоо энэ нөгөө зарнууд гарч ирнэ энэ их төвхтөө бас. Одоо энэ чи ямар юм бэ? Ингээ нэг удаа энийг амжиж тэн дээрээ дарахгүй бол энэ дээр тэгээ энэ гарч ирж байгаа юунуудыг зарнуудыг ерөөсөн маш хурдан тараад унтраагаад явуудах нь шүү. За зин энэс нь болоод админ нь тэгээд болцсон байх шүү ер нь тэндээсээ гаргацсан баг. За одоо энд капча юуны төвхтөө яг ингэж идэг ус юм аа. Энэ нөгөө миний бичлэгний юм дээр тэглээд. За одоо трактор битэрдээд яастан битг. За энийг миний YouTube дээр оруулж болох нь энэ чи яагаад гэвэл нөгөө юунууд гараад байна шүү дээ. Нөгөө бооцоотой тоглоомнууд гараад байна. Тэгэхээр хурдан линк ч унтраахгүй бол. За тэгээд та нарын төвчээр хөрвүүлэхнийг энэ short link-ийг дараарай. Тэр ингээд заваарсан юм байна. За одоо энэ цагийг явуулаад. За одоо хамгийн сүүлийн энэ дээр дээг нь дарчих юм байна. Инст. Тэр гарч ирж байгаа зарнуудыг хурдан шиг яхан. За одоо ингээд нэг гарч ийн 12.5-ыг авчлаа. За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Яагаад гэвэл би та нарт энэ short link нэг хүн гуйдсан. Та нэг утсан дээр тэр short link-ийг дарахыг хэлээд өгөөч гуйдсан. Тэгээд би өнөөдөр орууллаа.
За ингээд би хаяа нэг утсан дээр хэлээс юу бичлэг оруулах боломж гарвал оруулаа. Зарим хүмүүс ч одоо энэ юуг компьютерг болохоор бас яг ингээд энэ сая миний энэ утсан дээр хийчих юм чи компьютер дээр айгүйх юу гэдэг бохгүй амар. Тэгээд зарим хүмүүс нь чадахгүй болонгод за гээ хайчдаг юм байна. За ингээд бүгдэнд нь амжилт, subscribe, like, comment бичээрэй. За баяр та.